зөвшөөрөл авахд хамгийн том асуудал чинь татврын тодорхойлолт байдаг. Энэс ч юм бол татврын өргүү гэдэг тодорхойлолтоос бүгд дундаа гэд бүгд ирж. Яагаад вэ гэж чинь манай татврын хууль болгож өөр бизнесийн ашигаас авдаггүй байгаад. Дандаа орлогод өөр зардлаас авдаг, орлогоос авдаг, хөрөнгөөс авдаг. Тэгэд нөгөө одоо жишээл нь 1 сая төгрөгийн ашиг олохын тулд яах нь усад 10 сая төгрөгийн татвар тушаа шаардлагатай. 100 тэрбум төгрөгийн шударгаар бизнес эрхлээд 100 тэрбум төгрөгийн би ашиг олохын тулд яах нь усад 400 тэрбум төгрөгийн татвар төлөх тушаа шаардлагатай. Ийм хуулиутай болгож манай Монгол улсын эдийн засаг хүссэн ч хүссэн бүх юм ингээд харанхуй төнвөр ирээний нөхцөл ингээд сүүдрийн эдийн засаг шилжээд байгаа шүү гэдэг санааг хэлээд байгаа. Энэ хатуу хууль. Тэгэхээр чи нэг нөгөө ганцхан зөвшөөрлийн тухай хууль сайхан боллоо гэд бүгд болохоор сайхан хэрэгжихгүй. Яагаад гэвэл туслах хуулиуд нь болохоор юм хатуу байгаад байгаа шүү. Одоо байгаад мөрдөгдөж байгаа юм шиг, мөрдөгдөхгүй байгаа юм шиг, амьдраж байгаа юм шиг эсвэл өхмөл хуулиудаа яах нь аут TG гэдэг санаа гарч. Тэрийг үнсэж гарахгүй бол одоо бидний ингээд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөлт үүтэй 1000 сайхан ингээд гоё юм яриад өөрчлөлт гарч ирсэн. Энэ нь болгож практик амьдрал дээр ямар нэгэн дэмжлэг болохгүй гэсэн санаа хэлж байгаа шүү гэж.